COP17 шууд дамжуулалтын хөтөлбөр үргэлжилж байна. Манай студид газар зохион байгуулалт, геодэз, зураг зүйн ерөнхий газрын газар зохион байгуулалтын хэлтсийн дарга их баяр хүрэлцэн ирээд байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр ер нь яг COP17-г Монгол улсад зохион байгуулж байна. Танай газраас ер нь ямар үүрэг оролцоотойгоор оролцож байгаа вэ? За манай газар зохион байгуулалт геодэз, зураг зүйн ерөнхий газрын зүгээс бол энэ удаагийн COP17 бага хурлын үйл ажиллагаануудын хүрээнд бас хэд хэдэн сайн дийлэнтүүдийг бас зохион байгуулж ажиллаж байна. За энэ хүрээндээ бол мөн газрын тогтвортой засаглал, газрын засаглал малчдын бэлчээр ашиглалтанд оролцоог хангах гэсэн сэдвийн дор бас хилцүүлэг зохион байгуулсан байгаа. За энэ хүрээнд бол одоо бэлчээрийн тогтвортой ашиглалт, ер нь малчдын бэлчээр ашиглах эрхийг хэрхэн баталгаажуулах уу? Бэлчээр ашиглах эрхэд эрхийг баталгаажуулахад ямар саад бэрхшээлүүд учирж байгаа вэ? Энэ талаар бас ярилцсан ийм арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээний хүрээнд бас олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд малчид бас оролцож үзэл бодлоо илэрхийлж, ер нь энэ бэлчээр гэдэг зүйлийг бас яаж хамгаалах уу? Мөн малчдын эрхийг яаж бусад энэ хөгжлийн төслүүд, уул уурхайн үйл ажиллагаа, мөн хот суурины тэлэлт гэх мэт энэ газар ашиглалтын бусад төрлөөтэй яаж уялдуулж малчдын эрхийг хүндөхгүйгээр бас энэ үйл ажиллагаануудыг явуулах вэ гэдэг бас энэ асуудлаар хилцсэн ийм хилцүүлүүд болсон. Мөн манай уг арга хэмжээний хүрээнд бас бэлчээрийн фото мониторингийн үндэсний тайлан, 2 дахь тайлан бас нээлтийг хийсэн байна. Энэ тайлангийн хүрээнд бол Монгол улсын нийт нутаг дэвсгэрт байгаа бэлчээрийн төлөв байдлыг бас үнэлсэн. Энэ төлөв байдлын чанар нь ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг дэлгэрэнгүй гаргасан. Мөн энэ төлөв байдал чанартай нийцүүлээд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой гэдэг зөвлөмжүүдийг агуулсан ийм цогц тайлан бол англи монгол хэл дээр гарсан байна. Энэ тайлан бол бас яг бэлчээрийн бодит ашиглалтанд суурилсан бэлчээрийн мониторингийг, фото мониторинг гэдэг аргаар бол үнэлээд яг бэлчээрийн хаанад оройтсан байна, хаана саруу бэлчээр байна гэх мэт энэ нарийн үзүүлэлтийг гаргасан ийм тайлан бол 2 дахь удаага хэвлэгдэж гарсан. Энэ тайлангийн арга хэмжээний хүрээнд бас олон улсын байгууллагууд, бусад байгууллагууд оролцож байсан байгаа. Дараагийнх нь бас асууч. Яг энэ тайлан дээр та бэлчээрийн талаарх дэлгэрэнгүй тайлан гэдгийгсэн. Тэгвэл яг Монгол улсын нийт газар нутгийн дийлэнх хувь нь бэлчээрийн дороотолд өртсөн байгаа. Яг бодит байдал дээр тайлан дээр ямар байгаа гэж тусгасан талаар хэлж өгөөч. Яг бодит байдал дээр бол энэ бэлчээр ашиглалтын тайлан маань яг бодит бэлчээр ашиглалт явагдаж байгаа тэр газрууд дээр фото мониторингийн хяналтын цэгүүд байршуулсан байгаа гэсэн. Нийтдээ 50,000 гаруй 300 гаруй цэг байгаа. Энэ цэгүүд дээр фото мониторингийн үйл ажиллагаа хийгдээд яг энэ цэг дээр байгаа тэр үзүүлэлтээр нь тухайн газар доройтсон байна уу гэдгийг гаргаж ирсэн ийм тайлан гэсэн үг. Тэгээ энэ тайлангийн хүрээнд бол нийт нутаг бэлчээрийн 80 гаруй хувь нь бол ямар нэгэн хэмжээнд бас нөлөөлөлд өртсөн байна. Буюу хүний нөлөөлөлд өртөж дороотлын шинж тэмдэг илэрсэн байна гэсэн ийм дүн гарсан байгаа. Баярлалаа. Та тэгээ өргөжлөлөд хэлчихсэн тийм. Тэгээд мөн бас олон улсын газрын хэвсэл гэдэг олон улсын байгууллага. Энэ байгууллагатай хамтраад бид нар бас энэ өгөгдөл суурилсан бодлого гэсэн сэдвээр бас хилцүүлэг зохион байгуулсан байгаа. Энэ хүрээнд бол Монгол улсын хэмжээнд ер нь малчдын бэлчээр ашиглах эрхийг хангахтай холбоотой олон улсын энэ судалгаа, санал асуулгыг бол Монгол улс даяар, Монгол орон даяар хийгдсэн байгаа. Энэ судалгаа нь бол ямар зорилготой юм бэ гэхээр энэ олон улсын газрын засаглалын хүрээнд яг энэ Монгол улсад нүүдэлчтэн малчдын газрын эрхийг хангах энэ асуудалд яг энэ малчтаас нь санал асуулга аваад ямар түвшинд байгаа вэ гэдэг түвшинг эрхийн баталгаа ямар түвшинд байгаа вэ гэдэг түвшинд тодорхойлох ийм зорилго бүхий судалгаа туршилтын байдлаар хийсэн. Энэ судалгааныхаа хүрээнд яг энэ нүүдлийн мал аж ахуйтай орнуудад ер нь ямар байдлаар энэ газрын засаглал малчдын эрхийг баталгаажуулах вэ гэдэг энэ шалгуур үзүүлэлтийг тогтоох ач холбогдолтой бас ажил болсон. Тэгээд энийг нь бол бас энэ олон улсын газрын эвсэл байгууллагаас маань бас яг энэ шалгуур үзүүлэлтүүдийг манай байгууллагатай ингэж хамтарч
тогтоогоод ер нь цаашдаа бас яг энэ Монгол улсын жишээн дээр энэ шалгуур үзүүлэлтээр цаашаа энэ нүүдлийн мал аж ахуйтай бусад улс орнуудын малчдын эрхийн баталгаажилтын төвшин, газрын засаглалын төвшин үнэлдэг болё гэсэн ийм бас одоо дүгнэлтэнд хүрсэн ийм бас уулзалтууд болсон байгаа тийм. Тэгээ энэ удаагийн COP17 хурлаар бас нэг олонний анхаарал татсан зүйл нь улаан одоо хотын дарга нарын форум гэж анх удаа зохион байгуулсан шүү дээ. Тэгэхээр яг энэ газрын дороотол гэдэг байгаа нөхцөл байдал өөрөө зөвхөн хөдөө орон нутгийн асуудал биш, Улаанбаатар хотын ч гэсэнтэй асуудал болчиход байгаа. Энэ тал дээр ер нь та ямар байр суурьтай байна вэ? За хотын нөхцөлд бол за манайх бол одоо газрын дороотлыг зөвхөн бэлчээрийн төвшөнд биш, газрын төлөв байдал чанарын хянан баталгааг бол одоо хот суурин газар, хөдөө аж ахуй, зам шугамсалжээний газар гэдэг одоо газрын нэгдэн сангийн бүхэл английн газрууд дээр хийж ажилладаг. За энэ хүрээнд одоо нийт одоо газар ашиглагч, эзэмшигч, өмчлөгч, за энэ одоо хүмүүсийн эзэмшиж өмчилж ашиглаж байгаа энэ газрууд дээр нь одоо хуульд заасан хугацаанд нь бол хянан баталгаанууд, чанарын хянан баталгаануудыг хийж хаана одоо ямар бохирдол илрээд байна. За хаана одоо ямар дороотл илэгдэл эвдрэл илрээд байна гэдгийг нь бол жил болгон үнэлээд ингээд одоо газрын нэгдэн сангийнхаа тайланд оруулаад жил болгон одоо тайлан болгож гаргаж засгийн газар танилцуулдаг байгаа. Мөн энэ тайлангаас олон нийтэд нээлттэй байршуулж ер нь бол энэ хот суурин газар гэлтгүү энэ бэлчээр, усан сан, ойн сан, за энэ зам шугамсалжээний газрууд дээр ямар илэгдэл дороотлууд явагдаад байна гэдэг мэдээллийг бид одоо нээлттэй хүргээд ингээд ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол одоо ингээд бэлчээр, хот суурин газрууд дээр бас нэлээдгүй дороотл, илэгдэл, эвдэрсэн газрууд ингээд илрээд байгаа. За энэ болгон дээр нь бас тухай бүрд нь энэ нөхөн сэргийг хамгаалах арга хэмжээг одоо төлөвлөж хэрэгжүүлэх ийм шаардлага байдаг. За ер нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс аваад үзэхэд бол ер нь нийт одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусаж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ер нь ойролцоогоор 1% нь л энэ газрыг нөхөн сэргийг хамгаалахад чиглэсэн. За үлдсэн бараг 99-90% нь бол зөвхөн газрыг одоо бусдад олгоход чиглэсэн ийм арга хэмжээ байгаад идэг. Тэгэхээр хот хөдөө гэлтгүү. За энэ одоо орон нутаг болон хотын удирдлагууд маань энэ газрыг нөхөн сэргийг хамгаалах энэ үйл ажиллагаанд илүү бас хөрөнгө мөнгө гаргаж газраа нөхөн сэргийж хамгаалах юм шаардлага байна. Ингэснээрээ эргээд нөгөө нөхөн сэргээсэн энэ соргог одоо бэлчээр эрүүл газар маань өөрөө эргээд нөгөө иргэдэд өгөх үр өгөөж нь илүү байна. Эдийн засагт өгөх үр өгөөж нь тэр хэрэгээр өсдөг ийм учиртай. Тийм учраас бас энэ яг нөхөн сэргийг хамгаалах арга хэмжээндээ бас зарцуулах зардлын хэмжээг нэмэгдүүлэх ийм шаардлагатай байна. За үүний хажуугаар бас иргэд одоо аж ахуй нэгжүүд байна тийм ээ, газар ашиглаж эзэмшиж өмчилж байгаа. За энэ хүмүүсийн хувьд хот суурин газар дээр бас газраа зориултын дагуу ашиглах, дээрээс нь газраа зөв зохистой ашиглах, газар дээр ямар нэгэн бохирдол учруулах те орчиндөө сөргөөр нөлөөлөх ийм үйл ажиллагаа явуулахгүй байхад бас анхаарах. За энэ одоо үйл ажиллагаанд нь бас төрөөс тавих хяналт, хариуцлагын тогтолцоог бас одоо хяналтыг одоо маш сайн тавьж хариуцлагын тогтолцоогоо одоо маш сайн хэрэгжүүлэх гэсэн шаардлага байгаа. Тэгэхээр одоо хотын удирдлагууд бол ер нь бол энэ орон нутгийн удирдлагууд яг энэ газрын дороотл нөхөн сэргээлтийн асуудал дээр бас маш их анхаарал хандаж энэ дээр эргээд арга хэмжээ авч ажиллах. Дээрээс нь хамгийн гол нь санхүүжилтийн асуудлын шийдвэрлэх дээр бас анхаарч ажиллах хэрэгтэй болов уу гэж хараад байгаа. Тийм. Эцэст нь яг ингээ COP17 хурлаар бид нар маш олон асуудлуудыг ярилцаж хэлэлцэж байгаа ч гэсэндээ энэ бол зөвхөн яг энэ 2-7 хоногийн хугацаанд яригдаад өнгөрөх асуудал биш үү. Тэгэхээр яг энэний дараа хэрэгжүүлсэн та бүгдийн одоо хэрэгжүүлж байгаа бодлого амжилттай болсон хэсгийг ард иргэд маань яг хэрхэн мэдрэх вэ? За энэ дээр яригдж байгаа асуудлууд одоо ялангуяа газрын эрхийн баталгаажилт гэдээ ярьж байна. За энэ дээр ингээд маш олон одоо улсын төлөөллүүд, дээрээс нь одоо манай улсын иргэдч байна, төрийн бас байгууллагууд, шинжилгээ ухааны байгууллагууд, судалгааны байгууллагууд бүгд тал талаасаа өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Ер нь бол яг газрын дороотл болон энэ бусад асуудлууд ер нь ямар төвшөнд яваад байгаа юм, үүнтэй одоо тэмцэхийн тулд ямар арга хэмжээ авах юм бэ гэдгийг нь салбарынхаа онцлогийг одоо тусгасан байр суурьуудыг илэрхийлээд явж байгаа. Энэ дундаас бас тодорхой шийдлүүд гарч, за энэ хамгийн түрүү энэ хууль эрх зүйн орчин, за тухайн салбарын одоо бодлогын баримт бичгүүд, за дээрээс нь энэ одоо мэргэжлийн аргачлал, норм, стандарт, дүрмд одоо сууж өгөх хэрэгтэй байгаа. За ингээд
хэрэгжих суурь нөхцөл нь ингээ бүрдчих юм бол цаашаага бас энэ яг ард иргэдэд өгөх өгөөж нь мэдээж энэ газартай холбоотой үйл ажиллагаа газрын дороотл өөрөө яг хүний амьдрал шууд нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт цөлжилтөөс учраад байгаа хохирлын хэмжээ буурах ёстой. Эндээс одоо хохирж байгаа эрсдэл учирж байгаа тэр одоо иргэдийн тооч гэдэг юм уу те энэ одоо үзүүлэлтүүд буурах ёстой. Дээрээс нь иргэд газараасаа тэр эрүүл газараасаа олж байгаа үр ашиг тэндээс хүртэж байгаа эдийн засгийн үр өгөөж нь бас нэмэгдэх байдлаар мэдрэгдэж ээж энэ нөгөө сая бас одоо энэ хурлын үйл ажиллагаа ер нь цаашдаа ингээд амжилттай боллоо гэж бас харах бас нэг үзүүлэлт болох болов гэж харж байна л да. За цаг гарган ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ манай студид газар зохион байгуулалт Геодэд зураг зүйн ерөнхий газрын газар зохион байгуулалтын хэлтсийн дарга их баяр хүрэлцэн ирж оролцлоо. Тэнгэр телевиз COP17 шууд амжилттай хөтөлбөр үргэлжилж байна.